Хичээл 5. Имэйлд гарын үсэг ашиглах. Имэйл гарын үсэг гэж юу вэ? Имэйл дотор гарын үсгээ яаж зурах вэ? Танд ирсэн нэг имэйлийг нээж үзье. Имэйлийг уншиж дуусгаад доор нь илгээгчийн нэрийн хуудастай адил мэдээлэл харагдаж байгаа биз? Энэ бол имэйлийн гарын үсэг юм. Имэйлийн гарын үсэг ашиглаж хэвших нь таны бизнес соёлын нэгэн хэсэг мөнөөсөө мөн. Имэйл гарын үсгийг хэрхэн үүсгэх вэ? Та ямар имэйл сервис ашиглаж байгаас үл хамааран зориултын хэрэгсэл ашиглан имэйл гарын үсгээ үүсгэх ба гарын үсэг нь таны илгээж буй имэйл бүрийн хөл автоматар орж ирнэ. Түгээмэл хэрэглэгддэг Gmail-д имэйлийн гарын үсгийг үүсгэж үздэцгээе. Gmail талбарын баруун дээд буланд байрлах тохируулга руу орно. General хуудсанд доошоо явбал Signature буюу гарын үсэг гэсэн хэсэг бий. За энд No Signature гэж сонгогдсон байгаа нь гарын үсэг хэрэглэхгүй гэсэн үг. Харин энэ хоосон цонхонд гарын үсгээ оруулахаар заагуурыг дарахад дээрх сонголт солигдож байна. Энэ цонхонд имэйлийн гарын үсгээ оруулна. Gmail дээр бол та гарын үсэгтээ 10,000 хүртэл тэмдэгт оруулж болно. Имэйл гарын үсэгт овог нэр, албан тушаал, байгууллага, хаяг, харилцах утас, имэйл зэрэг нэрийн хуудсан дээр байдаг мэдээллүүдийг голчлон оруулдаг. Дээр нэмээд байгууллагынхаа нийгмийн сүлжээнүүдийн хаягийг хүсвэл оруулж болно. Зураг холбоос зэргийг оруулаад гарын үсгийн бичвэртэй таалагдсан хэвжүүлэлтийг хийн. Цонхны доор байгаа энэ сонголтыг идэвхжүүлвэл имэйлд хариу бичих үед таны гарын үсэг ирсэн имэйлийн бичвэрийн дээр харагдана. Ихэвчлэн энэ тохируулгыг хийдэг байгаа. Хэрэв та идэвхжүүлэхгүй орхивол ирсэн бичвэрийн доор байрлах болно. За ингэж гарын үсгээ оруулж дуусаад хуудасны хөлд байрлах Save Changes товчийг дарж хадгалах юм. Хэрэв та гарын үсгээ засварлах бол саяны цонхонд очиж засвараа хийгээд өөрчлөлтийг хадгалах товчийг дарна. За ингээд имэйл бичиж туршия. Compose дарж шинэ имэйл бичгэд гарын үсэг маань шууд орж ирж байна. Ирсэн имэйлд хариу бичгэд гарын үсэг маань ирсэн имэйлийн хамтаар хураагдсан байдалтай харагдаж байна. Үүнийг задлж харвал ингэж харагдаж байна. За мөн ирсэн имэйлийг forward хийж үзье. Дамжуулна гэсэн үг. Энд гарын үсэг маань мөн автоматар орж ирсэн байна. Имэйл гарын үсгийг маркетингийн зорилгоор хэрхэн ашиглах вэ? Имэйл гарын үсэгтээ та мөн танай ажилтнууд буцаж холбоо барих мэдээллээ оруулахын зэрэгцээ байгууллагынхаа төдийгүй бараа үйлчлэгээнийхээ лого, зураг, үйлдэл дуудсан холбоос оруулж болохыг бид сая үзлээ. Тэгвэл энэ боломжийг бид маркетингийн зорилгоор хэрхэн үр бүтээлчээр ашиглаж болох вэ? Танай ажилтнууд өдөр тутам хэдэн 10 үйлчлүүлэгч, хэрэглэгч, сонирхогчтой имэйлээр харилцаж байгаа. Тэгвэл энэ боломжийг шинэ харилцагч олж авах, хуучин харилцагчийг халамжлах, маркетингийн шинэ суваг болгон ухаалгаар ашиглах боломж бий. Имэйл гарын үсгийг маркетингийн хэрэгсэл болгон ашиглах хоёр шалтгааныг толиллуулъя. Нэгдүгээр шалтгаан. Имэйл гарын үсэг бол брендинг юм. Байгууллагын ажилтнуудын имэйл гарын үсэг нэг стандарттай байх нь байгууллагын дотоод журам болон брендингтэй холбоотой ойлголт болжээ. Зарим байгууллагын ажилтнуудтай имэйлээр харилцаж байхад имэйлийн гарын үсэг ашиглах байтугай нэрээч бичээгүй байх нь бий. Энэ нь ажил хэргийн харилцаа үүсгэх асуудлыг хөндрүүлж, тухайн байгууллагын мэдээллийг интернетээс хайх, бүр утасны лавлахаас асуухад хүргэдэг. Бүх ажилтны имэйл гарын үсгийг нэг стандартад оруулж, ухаалаг байдлаар ашиглахад танд нэмэлт програм хангамж хэрэгтэй болно. Мэдээж үүнийг хэрэгжүүлэхийн тулд танд аль бие усны домен нэр суурилсан бизнес имэйл хаягууд байх шаардлагатай. Хувийн хэрэгцээнд ашигладаг имэйл хаягууд
байгууллагыг төлөөлж чаддаггүй. Түүний адилаар байгууллагын имэйл хувь хүний өмч биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар шалтгаан. Имэйлийн гарын үсэг бол маркетингийн хэрэгсэл юм. Имэйл гарын үсэгт суурилсан маркетингийн компанид ажил явуулах зарим санааг танд хүргэе. Байнгын сурчлагаагаа байрлуулах. Байгууллагынхаа имиж, онцлогийг харуулсан сурчлагааг имэйл гарын үсэгтээ байнга оруулж болно. Хямдрал урамшууллын мэдээлэлээ хүргэх. Танай байгууллага бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд хямдрал, урамшуулал зарласан бол бүх ажилтныхаа имэйл гарын үсэгт мэдээллийг стандарт байдлаар тухайн хугацаанд оруулж өгөөрэй. Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах. Танай ажилтнуудтай имэйлээр байнга харилцдаг хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах сайхан боломж. Хэрэв та контент маркетинг хийдэг бол блогийн шинэ нийтлэлээ оруулж бас болно. Өдөрлөг арга хэмжээнд урих. Хурал зөвлөгөөнд сургалт, ямар нэгэн үйл явдал өдөрлөгт та бусдыг хэрхэн хамруулдаг вэ? Арга хэмжээнд бүртгүүлэх, урих товчийг имэйл гарын үсэгт байрлуулснаар та хүлээн авагчийг үйлдэлд дуудах болно. Ажлын зараа түгэх. Имэйл гарын үсэгтээ ажлын зараа байрлуулсныг хараад танай хүний нөөцийн мэргэжилтэн мэдээж баярлах нь ойлгомжтой. Олон нийтийн сүлжээндээ урих. Сошиал хуудсандаа олон дагагчтай болохыг хүсвэл имэйлийн гарын үсэг хамгийн тохиромжтой боломж. Энэхүү хичээлээрээ бид имэйлийн гарын үсэг гэж юу болох, имэйлийн гарын үсгийг хэрхэн үүсгэх, маркетингийн зорилгоор чухал яаж ашиглах талаар авч үзлээ.